Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрэг л сартай шин нулимс санах ууц байдаг. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн энерт Монгол бахархал нэвтрүүлгийн нүд үнэн чих худалч нэвтрүүлэг явагдаж байна. Энэ удаа бид бүгд найрамдах Солонгос улсын Инчон хотод ажил амьдралаа залгуулдаг, явуулдаг ийм сайхан бүсгүйчүүдтэйгээ уулзах гэж байна. Үүний нэг нь бол Шуурхай Тээвэр карго хариуцдаг бүсгүй байна. За ингээд өөрийгөө эрхэм үзэгчд маань танилцуулаад ажлынхаа тухай. Өнөөдөр бид нар бол маш сайхан өдөр ирсэн. Өглөө 6 цагт би болсон хүлээгээл хоёр бүсгүйгөө хүлээгээл байж гараад ирсэн чи яг бороо орсон. Тэгэхээр хувьтай хүн хур бороонор гэхээр энэ хоёр бүсгүйгийнхаа ажил амьдрал бизнесийн их замын үүдэн сайхнаар нээгдэж байна. Бид сайхан уулзж гин л гэсэн дохио авлаа. Тийм учраас одоо бүсгүйтэйгээ уулзаж, ярилцаж, амьдралын, ажлын талаар ярилцаж үзэх шолныхоо мэлмиг мялана гэдэгтээ итгэлтэй байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Солонгост анх ирчээд Шуурхай Тээвэр карго гэдэг үйл ажиллагааг бүрэн утгаараа заяа минь те амглан өгтэй золцоо. За тэгээд энэ үйл ажиллагааг би дааж хийгээд одоо 2 жил болж байна. Ер нь бол иймэрхүү төрлийн үйл ажиллагааг бол хийгээд 4 жил гаруй болж байгаа. Солонгос хэд хизээ орж ирсэн? Солонгост бол анх 7 жилийн өмнө, 8 жилийн өмнө, одоо бол 8 жил болчих. 8 жилийн өмнө анх орж ирсэн. Тэгээд оюутан байж агаад сургуулаа одоо болтол төгсөж чадаагүй. Диплом бичих юм бол төгсөн. Өөрөө энэ ажилдаа шургуул зүтгээд цаг нааргүй ажиллаад өдийг хүрлээ. Гэтэ би 2016 онд төгсөх зорилго тавьсан байна. Диплом бичээл болоо. Тэгээд манай нөхөрийн модны үйлдвэрт ажиллаж исэн. Нөхөрийнхөө модны үйлдвэрт арбайт буюу цагийн ажил хийж үзчихсэн. Тэгээд сургууль байхдаа Тээвэр зуучин компанид анх ажилд орсон. Тэгээд Тээвэр зуучин компанид 3 жил гаруй ажиллаад одоо бас жил гаруйн өмнөөс одоо 2 жилийн өмнөөс ингээд тусдаа би дааж гараад дангаараа Шуурхай Тээвэргийн карго ажиллуулж эхэлсэн. Энэ хугацаанд мэдээж хэрэг сайн муу тал зөндөө байлгүй яг хөө тийм ээ. Гэхдээ би бас нийлээд үндсэндээ бол 4-5 жил энэ ажлыг хийж байна гэдэг чинь бас мэргэжлийн биш юм аа гэхэд овоо өөрийгөө бас төвшөнд хүрсэн болов гэж бодож байна. Ер нь яг ингээд усан онгоцруул ачаага тээвэрлээд явуулдаг юм байна шүү дээ тий. Тэгэхээр монголчууд маань ер нь ямар талаар одоо холбогдож контейнер бол төрөл бүрийн л байдаг юм байна. Машин чачдаг, жижиглэн чачдаг тий. Тэгэхээр яг монголчуудтайгаа яаж холбогдож? За монголчуудтайгаа бол өөрөө шууд одоо маркетингийн менежерээр тийм үү орчуулагчаар анх Тээвэр зуучин компанид ажилд ороод манайхан бол ихэвчлэн Монголоос хуучин машин, одоо барилгын материал, одоо юу хэрэгтэй юу гэдэг те гэр ахуйн бараа бүгдийг л тээвэрлэх гэж орж ирдэг. Тэгээд анх Тээвэр зуучин компани чинь зөвхөн контейнер тээвэрлэлт. Тэгэхээр зөвхөн контейнер начдаг тийм улсуудтай анх танилцаад тийм улсуудтай үйл ажиллагаа явуулдаг байсан. Өөрийнхөө компаниас урьдчилаад аяанда одоо Солонгос дүүрэн ажиллаж байгаа гэрээний ажилчид, оюутан тэгээд маш олон улсууд байгаа шүү дээ тийм үү. Тэгээд сүүл дээрээ карго гэдэг энэ үйл ажиллагаа руу гар шургуулж эхэлсэн дээ. За тэгвэл энэ том ажил руу бол зөрөгтэй зүтгэсэн байж шүү дээ тийм ээ. Энэ хугацаанд одоо жишээ нь Солонгос эзэнтэй ч юм уу ер нь солонгосуудтай яаж хамтардаг? Одоо бол Тээвэр зуучин компаниуд ч юм уу дээр Солонгос эзэнтэй солонгос компаниуд байдаг. Тэр бүгднтэй л харьцсан. Тэр дундаа одоо сүүлийн 2 сар одоо энэ өнөөдрийн хамт явж байгаа бүсгүй мөөгээд бүсгүйтэй сүүлийн 2 сар бол тасралтгүй хамт ажиллаж байгаа. Ер нь одоо энэ байгууллагыг ингээд нээхэд ер нь бичиг баримт ерөөсөө энэ компаниг нээхэд ер нь ямар хүндрэл вэ? Хамгийн том хүндрэл гэх юм бол хөрөнгө оруулалтын асуудлаас эхэлнэ шүү дээ. Ингээд Солонгост албан ёсны үйл ажиллагаа явуулахын тулд нэгдүгээр гадаадаас заавал хөрөнгө 100 сая воноос илүү хөрөнгө оруулсан байх ёстой. Тэгээд тэрнээс ахуулаад
экспортын компани мөн Солонгос дотор хоолны газар ажиллах чинь бүх төрлийн үйл ажиллагаа хийж болно. Тэгэхээр одоо жишээ нь энд ингээл байж байна л да бүх төрлийн автомашин, хүнд машин, механизм ингээл контейнерууд бас явуулдаг юм байна тийм үү? Газар бол агаарын ачаа дуудлагаар очиж авна гэж байна. Тэгээд дуудлагаар очиж авна гэхээр чинь би ингэж бодоод байна л да. Одоо жишээ нь би аль нэгэн за бүр бусаанд амьдрчээ гэж бодъё л доо. Тэгээ бусаанд амьдрчих хугацаанд одоо та нарын хэрэг болоод та нартай холбогдоход бас болох юм уу? Болгүй яг хөө манай хаяг болоод утасны дугаар бүх юм одоо зар одоо интернет зар байна, сонингийн зар бүх юм дээр байгаа. Тэр хаягаар жижиг хэмжээний ачааг шууд тэгбэ буюу шууд ангаар явуулчих болно. Монголоос ер нь яаж ачих юм? Одоо жишээ нь Монгол гэхэд за би бас бодчихлээ. Ийм сайхан хүүхнүүдтэй танилцсан юм чинь мөвийг чинь бас машинтай болох зорилготой. Хүн аливаа нэг юмд мөрөөдөл маань зөв зүйтэй байх ёстой шүү дээ. Тэгэхээр тэглээ гэж бодоход одоо жишээ нь би яг та нартай танилцчихлаа. Танилцаагүй хүмүүс яаж мэдэрч одоо жишээ нь та нартай яаж эхлээд урьдчилж холбоо барьдаг юм уу? Ер нь яадаг юм бол? Чин бас болоогүй интернет вебсайтаас гадна бид нэр өөрийн гэсэн нөө Facebook хаягтай тийм үү? Facebook маш олон найз нарыг өөртөө нэмээд тийм үү? Тэгээд тэд нартай зар тараа ингээд бүх төрлийн автомашин зуучлан, тээвэрлэн. Тэгвэл эн чинь нөгөө нэг эмжил нөгөө радиогоор студиэр ч юм уу эхэлж мэдэгдчихэд явахгүй бол нөгөө жишээ нь одоо та нарыг яг тэнд байгаа гэд оноож чадахгүй шүү дээ. Тэгэхээр эмжилээс харчих юм уу тийм үү? Энэ жил радиогоос харж болно. Бас Монголд туурахт ингээд сайт байгаа. Мөн Монгол Корео News гэж сонирн байгаа тийм үү? Энэ ямар ч гэсэн энэ гураар ихний эжент харж байгаа. Гэхдээ ер нь бол танилтай хүн талын чинэ гэж ярьдаг тийм үү? Тэгэхээр яг л танилынхаа дагуу өнөөдөр би таны одоо хүссэн машиныг чи олж өгөөд сэтгэл таарлах юм бол өнөөдөр таны найз бас дахиад машин авах ч юм уу өшөө бараа авах ч юм уу тийм энд нэг заяа гэдэг бүсгүй байгаа найдвартай тийшээ захиад бүхмээ захиалаад авчирч болно. Иймэрхүү ер нь зараа гэхээсээ илүү танилын хүрээ найз нөхдийн хүрээнээс бол илүү их үйлчлэгээ орж ирдэг. Харин даваа батар яг тэгж ярьж исэн. Тэгээд сайхан найз нөхдийн хүчээр тэгтээ бас яг эрэгтэй хүнийг бодвол эмэгтэй хүн айгу тийм овжин залтай сайхан тийм их давуу тал байдаг шиг байгаа. Яг гэвэл нөгөө уян хатан гэдэг энэ талаар. Тэгэхээр тэр талаас нь харж үзвэл ер нь хүмүүсээ яаж харьцаагаа одоо ер нь Монголоос ирсэн хүмүүс яг юу шаарддаг юм болоо? Найдвар ерөөсөө итгэл арын баталгаа маш их шаарддаг байхгүй юу? Дор хаяж өнөөдөр 8-аач дээрэл бичиг баримт бизнес гэл хийн эрхлэн араас нь өнөөдөр календарт ачигдсан барааны тоон жиндээс ахуулаад тийм үү? Тэгээд машины жин хүртэл өнөөдөр экспортын бичгэн дээр маш олон янзаар бичигдэн тийм үү? Хүн дээр бичигдсэн байна уу? Хөнгөн бичигдсэн байна уу? Тэр бүглэн дээр нь зөвлөгөө өгөн тийм хүнд бичигдэх юм бол Монгол гайлын дотор их жишээний тийм хүнд ихээр юу гэсэн жингийн асуудал байхгүй юу? Тэгээ хүн дахин бол Монгол гайлын дотор их хөхөл чинь тэр хүн тэр бүгдийг хянаж явдаг болохоор арын асуудал бол энэ хүн баталгаатай заяагаар үйлчлэхэд баталгаатай гэдэг үднээс тэр хүмүүс эргэж явчаад эргэж заавал над дээр буцаж ирдэг болоо гэж бодож байна. Тэгэхээр юу одоо шууд Монгол руу очихгүй бас түрүүн би та нарын ярианаас сонсч ирсэн л да. Ингээ хятадаар дамждаг гэж байна. Тэгэхээр хятадд талаасаа маш их шаардлага байдаг. Хятад талаасаа шаардлага байдаг. Яг жишээлбэл бүтэн контейнер ачиж байгаа нөхцөлд бол контейнерын жин тоо мөн контейнер ачиж хахад хөнгөнөөс гадна мөн хазаалт гэж байна штэ. Контейнер одоо тэрнээс болоод хятад дээр тээврийн зардал нэмэгдэх юм бол бидний бас толгойн өвч штэ тэр чинь тийм. Тэр бүгдийг зохицуулж жингийн тааруулж бас нэлээ нарийн үйл ажиллагаатай зүгээр ингээд урсгалаараа ингээд явчих гэж байхгүй. Тэгэхээр бас нөгөө монголчуудтай бол одоо сэрэмжлүүлэх ч юм уу тий ер нь тэгвэл тэгдгийн шүү ингэдгийн шүү бас иймэрхүү ийм үйл ажиллагаа болдгийн шүү гэж хэлдэг байна. Тэрийг чинь хамгийн түрүүнд тэрийг хэлэхгүй болохгүй л дээ тий өнөөдөр байнга үйлчлүүлдэг ажлаа мэддэг хүмүүс биднээр үйлчлүүлэх нь анхны үйлчлүүлэгч нь юугаач мэдгүй тэр бүгдэн дээр бид нэр зөвлөгөө өгнө ингэдэг гэсэн одоо асуултанд нь хариулж өгнө өөрсдөө бид нэр юм санал болгоно. Тэгэхээр ерөөсөө нэг үгээр одоо Монголоос ирэх гэж байгаа хүн бол ер нь л эхлээд урьдчилаад ярилцвал бүрэл их төхөмтэй юм байна тийм ээ. Урьдчилаад ярьдаг хүмүүсийн заяа надад ийм машин хэрэгтэй байна, ийм бараа хэрэгтэй байна. Урьдчилаа бэлдэж байгаарай. Бид нар чинь бас Солонгост ирчээд
зочид буудлын мөнгө, хоол ундны мөнгө, цагны гар тийм үү маш олон тийм зардлууд өгдөг болохоор тэрийг бас жоохон ч гэсэн хэмнэж өгөх талаас урьдчилаад надад ярьдаг байхгүй тийм. Харанхуй ирж байгаа хүмүүс бол бас их хэцүү яахаа мэдэхгүй тий. Нэртэйгээ ирж байгаа шүү. Тосоод аваарай. Тийм үйлчлэгээ хүртэл би аль болох тийм үзүүлэхийг хичээдэг. Үзүүлэн угаасаа хичээгээд авах юм байхгүй үзүүл. Гайхалтай. Тэгвэл ерөөсөө бас урьдчилаад ингээ холбогдсон хүмүүс бол ер нь дараагийн ажил ер нь бэлэн байна л өөрийнх нь хүссэн хүсэл нь биелэгдэх нь л гэж үзэх юм байна. Тэрнээс харанхуй ирсэн хүмүүс бол жоохон ажиллагаа ихтэй л байх юм. Яг хуу сурцсан усуд бол гайгүй шүү дээ өөртөө явал ажиллаа бүтээчин. Ер нь бол харанхуй анх ирж байгаа харанхуй ирж байгаа улсууд бол ер нь наттай холбогдчих юм бол зам нь бол нээлттэй харагдана. Бүгдийг тийм ээ хэлж өгөхөд биелэн Би бас бодоод байсан байхгүй юу нөгөө нэг одоо таун дээр бид нэг ингээ Монгол таун дээр ингээл ачаагаа өгдөг штэ. Тэгэл тэр ачаанууд бөөгнөрсөөр хагаад нөгөө хотын ачаанууд бөөгнөрсөөр хагаад тэгээд танаад л ирдэг юм биш үү эцсийн шат. За манайх шиг юм карго үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бол зөндөө бие Солонгос улсад тэгээд яг манай хувьд болох юм бол одоо Солонгосын дүүргүүдийн тийм үү Үжимбүү хотоос 3 каргоны ачаа ирнэ. Суван хотоос 2 газраас ирнэ. Кванжугийн хотоос ирдэг. Тэгээ бид манайх өөрсдөө эндээс 2 машинтай ачаанд явуулдаг 2 жолоочтой ингээд. Хотод бол тэгээ ямар хүмүүс вэ? Монголд ч гэсэн манай өөрийн Шуурхай тээврийн каргоны хүмүүс ажиллаж байгаа. 3 хүн ажилладаг Тэгэл кантер аваад усуудтай тарааж бол ер нь л чанга шүү дээ. Завгүй л ажиллана. Тэгэхээр одоо жишээ нь яг хүсэж байгаа хүмүүс бол манай нэвтрүүлгийг үзээд бидэнтэй холбогдож болох юм байна. Дээр нэмээд яг би бол нөгөө гадагшаага их явцдаг. Очоод явцдаг учраас надтай ерөөсөө тэрийн болгон уулзаж чадахгүй. Тэгээ ер нь яг ачаа тээвэрлэхийг хүсэж байгаа монголчуудтай сэрэмжлүүлээд сануулад хэлчих юу вэ? За сэрэмжлүүл сануулж хэлэх гээд сүүлийн үед бол ер нь Монголын гайл Солонгосын гайл айл тал нь одоо сая хэд том дэлбэрэлт болсон тийм. Тэгээд бичиг баримтны асуудал мөн хятад тээвэрлж болохгүй бараануудыг одоо тоож гисалцаас ингээд ихссэн байгаа тийм. Тэгтээ тэрэн дээр л ер нь жоохон болгоомжтой ажиллах юм бол нэг тийм энэ ажил хийхэд асуудал хүндрээд байх асуудал бол байхгүй. Тэгвэл та нар нөгөө сайт дээр яг одоо монголчууд мань ийм ачааг ингэж болохгүй нь байх шүү. Ингэх юм шүү гэсэн сэрэмжлүүлэг тавьдаг уу? Сэрэмжлүүлэг байхгүй. Ер нь тавиул зүгээр юм шүү. Яг нь сэрэмжлүүлэг тавиул зүгээр байх л да. Гэхдээ ерөнхийдөө бүх юм ойлгомжтой Ер нь болгох талаас манайхан чинь эндээс чи 9 янз бүр юм явуулна тий хуучин хүний хэрэгжилжсэн юм. Хүний харнууднаас. Яг үнэ. Бүгдийг явуулна хаа. Тэгэхээр Солонгосыг бол бас монголчууд бол нөгөө арай нэг илүү дөхөмтэй бараа тавтай гэлэг ихтэй хятдаг муулах юм биш. Хятад чинь дэлхий дахинд гарцсан сайн юмыг авал сайн юм байгаа тийм ээ. Сайхан газраар нь явал сайхан газар л байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол нөгөө муу юмыг авчаад муухай газраар нь явчаад тэр тухайн тэр том гүрэнг бол жоохон муулаад ингээд жоохон муу байдаг. Гэлэг ихтэй бид нэр яг тэргээр л хоол тэргээл хувцсан өмсөж штэ яг үннийг хэлгээд хатуу хэлгээд тийм ээ. Түүнтэй адилхан Солонгосоос бас хүмүүс бараа таваараа авахтаа бол айгүй өнгөлөг чанартай гэж үздэг юм бэл. Мэдээж хэрэг би Солонгос орнд ажиллаж амьдарч байгаа болохоор тийм ээ. Солонгосын бараа бүтээгдэхүүний чанарыг бол мэдэн ер нь бол гайхалтай дайжгүй шүү. Тийм. За ингээд заяатагаа бяцхан ярилцлага бидний өнөөдржин нэвтрүүлэг хийх одоо цаг байгаа. Тэгэхээр ажил дээр нь бол бид нэр суугаад ажлынхын тухай ярилцлаа. Үзэгч олондоо одоо мэдээж бодсон зүйлийг бас хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Яг тэгвэл Солонгосоос маш их бараа татдаг, тээвэр татдаг, одоо шинээр тээвэр татах хүсэлтэй байгаа хүмүүст бол их дөхөм өгнө гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас нүд үнэнч чих худалч гэдэг нэвтрүүлгийг хийж байгаа юм эрхэм үзэгчтэй. Аливаа нүдэл үнэнч учраас би нүдэрээ үзэл энэ бүхнийг та бүхэндээ
одоо шимтэн сонирхуулж байгаа. Цагийн ямагт бэлэгтэй явдаг юм аа. Аз хуран номын эхлэлүүр маань Монголд сая бидний эрхийн 1 хоногийн өмнө нээлттэй эхэлсэн. Маш том олон улсын одоо стандартт хүрэхээр тийм сайхан том номын сантай болсон. Аз хуран маань болохоор бид нэрийг 2009 оноос эхлээд ивент итгэж энэ сайхан бүтээгдэхүүнээ номынхаа дээжийг ингээд өгч байгаа. Энэ дэвтэр дүүрэн одоо их ажлыг ундрааж энэ дэвтрийг ийм нарийнхан боловч эн чинь бичээд эхлэхээр ингээд амьлаад ирэхээр айгүй юм өргөн болдог шүү дээ, тийм өргөн болтол нь их зүйлийг монголчуудад тусалж дэмэнж байгаараа хэмээн энэ хөө дэвтрийг бэлэглэе. За баярлаа. Ер нь альва нэг зүйлийн дээдийн өрөөл, хүслийн өрөөл бол сайхан хүсэл, сайхан аштын бэлгээс амны бэлэг байдаг учраас ингээд хоёр бүсгүйгийнхаа нэгэнд ийм сайхан дэвтрийг өглөө. За ингээд бидний ингээд энэ холыг одоо түүчээ болж тусалж байгаа гадаад харилцааны яам, түүний дотроос гадаад харилцааны яамны консулын алба, гадаад сурталчилгаа хариуцсан алба болон бүгд найрамд одоо Монгол улс суугаа бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яам, мөн энэ одоо Солонгос улсад амьдарч байгаа Бусан, одоо Суван, Инчон хотын монголчууд их тус болдог, тус болсоор ирлээ. Тэм учраас та бүхэндээ баярлалаа. Үнэхээр энэ сайхан нэвтрүүлгүүдийг ээлж дараатай хийж байгаа учраас урам юм маань сэргэж байгааг би та бүхэндээ үзэгч олондоо одоо хэлэхэд таатай байна. Тэгээ нэвтрүүлгээ ингээд үргэлжлүүлээ хэдүүлээ тийм ээ. Тий. За ирхэн үзэгчтэй нэвтрүүлэг үргэлжилж байна. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений ам бүгдээдсийн сүнс байдаг. Тэнгэрт иргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрвэл сартай шин улам санах нууц байдаг. За ингээд бид өнөөдөр бол маш их ажилтай байлаа. Харин маш олон ажил амжлаа тий. Тэгэхээр ерөөсөө дандаа ингээд өдөр болгон ийм их ажилтай байна уу? Өнөөдөр харин ч таны ирсний буйнаар ажил ингэж хамжаад байна уу? Ер нь бол маш их ажилтай их нэгтэй маш их хамжихыг хүсдэг боловч ер нь бол 70-80% нь бол хэмжиж явдаг. Тэгээ өнөөдөр мөгийн ажил дээр очисон чинь одоо эзэн нэг ихт чинь заяаг хараад одоо хамтран ажиллах нэг хүн нэмэглээ гэж бодов. Тэгвэл тэр их баяр юунд байв? Яг манай нөгөө том эзэнтэй болохоор яг уулзаж амжаагүй зөвхөн нөгөө Монгол нөгөө тим хэрэгжүүлээ багаараа гэдэг ч юм уу тий бид нар чинь дандаа багаараа ажиллаж байгаа тий яг нүүр уцаар л яриад байснаас яг нүүрээ харилцаж ярьж байгаагүй тэгээ өнөөдөр уулзаад тэгээд манай ажилчин одоо эхлээд нэг удаагүй болохоор тэр болгонд байн тусалж яадаг тэгээд заяагүй юм байхгүй заяа гэсэн шүү заяа гэсэн шүү гэх юм байна. Тэгэхээр заяагаа яг нүүрийг хараа тэгээд тийм баярлсан сэтгэлтэй. Гэтэ ерөнхийдөө их татна хүмүүс ямар ч хүн байсан байнга одоо үйлчлүүлэгч харилцагч бүх хүмүүсээ эргэлж бүгдийн сайхан инээж өгдөг. Өөрөө ерөөсөө хэлжсэн шүү дээ. Ер нь хятад Монгол Солонгос гэх юм байхгүй. Энэ бол нэг л хүн тий нэг хүн учраас надад бол тэгж тэр нь энэ гэх юм байхгүй нэг хамт олон гэж ийм сайхан нийтч зүйлийг ярьж байсан. Тийм нийтч хамт олон. Ажилчид дотроо ч гэсэн орж ирэл за өнөөдөр бид нар заавал энэ өглөө хэдүүлээ ингэж эхэлж байгаа шүү. Заавал эдийн гэж ажиллаа эхлэв. Тэгээд тэр нь энэ гэх тийм байхгүй. Тэгээд за гадаад ажилтан, хятад ажилтан, монгол ажилтан гэх юм байхгүй. Яг л нэг баг. Бид нар чинь яг маркетингийнхаа хэсэгт нөгөө хэсэг төлөвлөлтийн хэсэг, гэл удирдлагын хэсэг гэл тэгэл яг ингээ 3 хэсэг хоорондоо сурцсан баас тэгээд Тэгэхээр ерөөсөө яг одоо 22 цаг болж байна. Гурлаа нэг эмхтэй хүний тухай ярих гэсэн байсан шүү дээ.
Одоо бид бол ажил дээр маш их зүйлийг харууллаа. Ямар ажил байдгийг, ямар хүнд байдгийг, эмэгтэй хүнд ямар байдгийг. Энэний тэгэхээр эмэгтэй хүн ямар их ажил хийдгийг гэд ингээл зөндөөл та нартай ингээ ярих гэсэн боловч машинда одоо утсаа яриад 2 утас ингээл 4 утас та хоёрын дунд байна. Тэгээ 4 утас ерөөсөө л ингээл хангинсаар гал ярьсаар гал ингээл ажиллаа амжуулсаар гал тэгэл би ч ховор ярьлаа нэг хоолны цаг дээр л жоохон яриулаа. Энэ талаараа яриад энэ талаар ярьж байгаа юм. Энэ талаараа Монгол руу яриад тэгэл энэ талаараа заяар ярьсан. За нөгөө талаараа яриад тэгэл. Заяа Монгол руу аягүй хийх. Тэглгүй яхан угаасаа энд их ажиллаж байгаа бүгдээ Монголтой тасралтгүй холбоотой юм чинь. Том алгнууд нь ингээд унтмглах гэдэг. Яг л айгүй ядардгийн байна эмэгтэй хүмүүс. Тэгээд ээж нь түрүү надаас хэллээ л дээ. Би охинтойгоо хаяахан нэг ингээд таарлаа. Тэгээд харин заримдаа нэг бүр хүлээгээд ингээд охинтойгоо ярихад хүлээдэг гэж байгаа юм. Тэгэхээр тийм их ажиллах нь ойлгомжтой. Тэгэхээр ер нь эмэгтэй хүн ер нь яг өөрийн чинь бодлоор ямар байх ёстой юм. Тэгэхээр нөгөө зам зайгаа гаргаад ингээд бүхэл юм амжуулж явах ёстой юм байна. Эмэгтэй хүн бол над чиг биш л байл болоо. Их ажилтай тий. Тэгэхээр ээж нь байгаа болохоор ингээд санаа намраад байгаа шиг байна. Тийм үү? Ээж нь бүх ажлыг хийж байгаа учраас тий. Мөгийн мэн өршөө. Ээж аав хоёр нь бол бурхан болсон. Тэгтээ дүүтэйгээ тий. Гэлэг ихтэй нөгөө мэдээж альва нэг амьдрал бол ирээтэй, бараантай, гашуунтай, нясуунтай байдаг штэ. Тэгэхээр би мөгийг ингэж бодоод байна л да. Ээж аав нь ингээд хэдий бурхан болсон ч гэсэн яг тэрний энэ дайг даваад гарч байгаа гэдэг чинь гайхалтай. Тэгэл явахтай тэгэл хүн болгоны л үзэх ёстой л тий. Арай эртэл үзсэн болохоос тий. Ер нь чи ингээд хүний нутагт ингээд байж хахад хаяа нэг ядарсан. Би бол тийш ингээд хүний нутагт зөндөөл явлаа шүү. Тэгээд хаяа нэг ганцаардсан ч юм уу хаяа нэгэн үед бол ээжигээ аавыг одоо ээж минь аав минь байсан бол би ингэж яваач үгүй ч за ээж минь аав минь байсан бол ингээл одоо утсаар яриад ингээл амьдралын бас нэг айгу хэцүү юм их туулгын гэлэг ихтэй эмхтэй хүн айгу хүчрэхийг зоригтой шийдэг. Би гэхдээ нэг утаж гүндэрсэн үедээ боддог юм аа. Нэг ингээ баярлсан, хөөрсөн. Тэгээд нэг хүний амьдралыг тавтагдахгүй юм байдаг шүү дээ. Одоо жишээ нь энэ цогцолоо төгсөх ч юм уу тий. Тэгээд ингээ буцад хүмүүс ч эцэг ихтэйгээ ингээ баярлал явж байгаа. Би тий. За нөгөөдүүд нь байсан бол яг орлоод үлдсэн хүмүүс нь байгаа л да. Хичнээн байсан ч гэсэн сэтгэл нэг л гундуухан ч юм тий. Гэхдээ яг хүчтэй чамтай мондог охин үлдээсэн шүү. Тий. Тэр хоёр хүний буйнаар л үдээдээ ээж их ах дүүмрийн буйнаар үдээ зэрэгтэй явж байгаа юм чинь тэгтээ. Зүгээр тийм нэг доторгүй мó ямар ч байсан хараад байж байгаа. Тэгээд хичнээн тэнгэртэй байгаа ч гэсэн миний дотор л байгаа гэсэн үг юм чинь. Мэдээч хэрэг амьдрал баян угаасаа баян штэ. Тэр дүүн одоо Монгол ямар яг сургуульгүй хуваараад тий хуваараад ажиллаж одоо 24 5-таа зарлуу байгаа. Тэгэл бас л өөрөө л найз нартайгаа хамтраад юм хийдэг. Тэгэл уцаар ирэл заа чи тэгж яах юм гэл. Ерөнхийдөө энд хамт амьдрий. Ерөнхийдөө энд ирээд ажиллаад үзэх гэсэн бодол байгаа боловч тэ бас яг наашаа өөрөө ч яг ирээ гэсэн нэг тийм бас хүсэл эрмэлзэл нь болдгоо ч юм уу. Тэгээд залуу болохоор найз нартайгаа бас тэнд нэг юм ихлүүлсэн болохоор тэрэндээ л зүтгээд байгаа. Манай хоёр түрүү өдөр бол ярьжсэн шүү дээ. Биднэрт бас нэг зориг байгаа, бас нэг хүсэл байгаа. Тэрийг бас биелүүлчихвэл бас сайхан юм а гэжсэн. Энэ тухайга одоо нууц биш үү? Хин нэгэндээ нөгөө димэндээ дээс ирчэндээ гээл тэгэл хүчтэй чадaltaй найз нар байхад тэгэл бүхний хийж чаднаа гээл зүтгээд байгаа шүү дээ. Ямар ч байсан нэг юмны үзүүрээс хатгаж авах байхаа гээл том зоригтой том мөрөөдөлтөй чадлынхаа яриа. За юм тэгэхээр нөгөө хайртай хань нь бол Монголдо
ажлаа үргэлжлүүлж байгаа. Та нар тэгээд ингээд яг нөгөө одоо контейнер одоо энэ тээвэр зуучлалаараа бас ажиллаж байгаа юу? Эсвэл өөр ажил? Одоо бол яг тээвэр шуурга тээвэр каргогоор яг дагнаж ажиллаж байгаа. Тэрнийг дагаад үйлчлүүлэгчдэр өнөөдөр ямар хөө байлтай. Нөхөр бол Монголд энэ Монголд бүх ажлуудыг амжуулж байгаа. За тэгээд мэдээч хэрэг ингээд амьдрал бол үргэлжийн мөнхөд сайхнараа ингээд маш их ажилтай учраас та нар бас жоохон амарч явах хэрэгтэй. Бүр амралтыг өөртөө өгч явах хэрэгтэй. Яг хөө та нарыг ингээд ажиллаж байхад нэг би ийм л ажиллаад байна л да. Нэг өдөр ажлаа алдчих юм бол хайрын ажиллал болдог. Крэд ер нь тийм л харагдаж байна. Нэг өдөр ингээд завсарлчаар ажил ингээд алдагдчихдаг. Ийм л юм харагдаад байх шагаа. Тийм учраас та нар ингээд зогсоо загуу явж байна. Цаг хугацаатай л ер нь тээвэрлэлт гэдэг чинь ер нь цаг хугацаатай 7 хоногт ерөөсөө 3 удаа л тээвэрлэлт гаргадаг. 2-т 5-т үтсэн өдөр гээд тэгээд 1-т өдрөө 3-т өдрөө 4-т өдрөө ч юм уу те яг ингээд 7 хоногийн 4 өдөртөө нөгөө контейнерт орох юм машин тэрэг одоо юу гэдэг дотор нь хийх ингээ ачаануудаа бүгдийг бэхлэн баглан гээл тэр бүх ажлуудаа тэр 4 хоногтой багтааж хийхийн тулд ерөөсөө цаг наргүй ингээд 1 минут секундтэй л уралдаж ажилладаг. 1 цаг алдлаа гэж бодоход бараг 1-7 хоногийн ажил алдах жишээ. Өнөөдөр 2 дахь өдөр гаргах байсан контейнерыг өнөөдөр гаргаад 1 дахь өдрийн орой дуусгахгүй бол 2 дахь өдөр гарах байсан контейнер чинь 5 дахь өдөр гарах болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь тэр чинь бүхэлдэн 3 өдөр тийм 3 өдөр алдчихжин гэсэн үг байхгүй юу? Тэгээ хүмүүс чинь аль болох нөгөө контейнераа аль болох хурдан түргэн явуулах тий. Тэгээд ерөнхийдөө цаг хөдөл уралдаж. Би өглөө өдрөлд бол жоохон сандрах. Одоо өглөө бол ингэж хэлсэн шүү дээ. Яна Монголд контейнер минь бууна. Тэгэхээр цасгүй байгаасаа хүйтэн биш байгаасаа ягаад гэвэл нөгөө контейнерт бас нөгөө хүлдэх янз бүрийн нөгөө 5 градус ингээл үргэлжийн тэгэл санаан зовоол ингээл энэ бол мэдээж хүргэлцэж байгаа газартаа бол үнэн ч найдвартай гэдэг л одоо зан чанар гарч байна. Тийм тэгэл тэр чин Монгол одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс чинь бүгд л нөгөө хамаг мөнгөөр үнэтэй цаатаа бүх юмнууд аваад ингээс бараа бүтээгдэхүүнээ явуулна. Тэд нар тийм бүтээгдэхүүнээ хүлээгээд дараагийнх нь ажил нь явагдах гад. Тэгээд тэрэн дотор чинь барилгын материал одоо хөлдөж хаах гэмтэх юмнууд байх юм. Тэр болгон караа ингээл өгсөн чинь яна зөөлхөн өргөөсөө гэл одоо цаг агааргүй өглөө болгон тийм өглөө болгон босонгуудаа газ нээдэ нэгээд за өнөөдрийн цаг агаар хаахгүй л одоо бас хэрүүсэж байгаа шүү ч гэх юм. Тэгэл ерөөсө байнгын л ингээд яг өөрөө ажиллаа хийж байгаа ч гэсэн хүний төлөө бас сэтгэл зовоод эмхтэйчүүд болохоор бид нар тэгдэм болоо нөгөө л арай нэг бусдыг бодвол нөгөө зөөлхөн сэтгэлтэй ч гэдэг болоо тий. Хоёр хүн одоо хэддгээр ангид байгаа? Манай хоёр хүн одоо том нь монголоор бол 7 дугаар анги, бага нь бол 2 дугаар анги. Хүүхдүүдтэй хэр зэрэг уулзж байна? Бас л адилхан байна. Ерөнхийдөө бол өглөө хичээлд нь явахад би нэг бол өглөө эртээ гараа явчихдаг, эсвэл намайг унтж яхад гараа явчихдаг. Орой хүүхдүүд унтсны дараа ирдэг өдрүүд бол 7 хоногийн 4 өдөр гэдэг юм аа. Үлдсэн 3 хоног бол уулзсан. Тэгээ сайхан зугаадаад энэ тэнд яваа тий. 7 хоногийн хагас бүтэн сайныг бол заавал гэр бүлдээ зориулах тийм зорилготой. Гэхдээ ер нь бол 2-7 хоногийн нэг өдөр бол найдвартай гэр бүлээрээ хамт тийш явна. Тийм. Хүүхдүүдтэй бас ээж нь хамт байхгүй бол хэдий эмээн байлаач гэсэн нөгөө ээж гэдэг орон зай байхгүй нөгөө ажилдаа яваал байдаг. Хүүхдүүд болохоор нөгөө ээжтэйгээ уулзмаар байдаг. Сая ихэд хөөрхөн бандгар хүү ээжигээ шууд л тэрэл үнсэж जैन. Тэгэхээр мэдээж орчлон хорвогийн ээж шиг сайхан юм байхгүй. Тэглэн яах вэ? Ээж нь хэр зэрэг тусалж байна? Ээж нь тусална гэхээс илүү хүүхдүүд маань л надад их тусалдаг та. Ингээл ажил дээр маш олон стресстэй асуудлууд гарна, маш олон баяртай үйлдэлүүд ч юм уу ажлууд гарна. Тэр бүхнээс ажилдаа ядраад ирэхэд хүүхдийнхээ хөр хөмрийг үнэрлээ тэмрээд унтах бол хамгийн ажралтай мөч байдаг.
Гэхдээ чамд ээж чинь байгаа юм чинь маш их тус болж байгаа шүү дээ тий. Ягаад гэвэл чи өөрөө зүгээр зурганд нь хайчиж штэ. Ээж минь байгаа юм чинь гээд ажиллаа хийгээд яг хөө тодорхой хэмжээний нэг хамт байх хугацаа. Тэгэхээр ээжийн тус их байна уу? Тэгвэл ээж болохоор намайг минимум охин гэрт орж юм болоод гадаа гарч ир болоод явахаа гэдэг ч гэсэн миний гэр доторх ажлын 95%, за 99%. За баг нэг хүн чамд байгаа. Тэг миний бодлоор мөнгө олох ажил нь таавах хэрэгтэй байна. Тэгээ бусдад ажлыг бол тэгэл ихчил зохицуулах хэрэгтэй. Амьдралын шиг гэрээсөө гэдэг шиг тийм. Болохгүй ч гэсэн бас болтой. Ерөөсөө тийм байж та хараа үзье. Тэ? Тэгэхээр бас хүний нутагт бол ээж нэр маань аягүйх тусуулж जैन, зарим нэгэн хүмүүст бол аав нар тусуулж जैन, зарим нэг нь болохоор нөгөө сургууль цэцэрлэг тусуулж шээ. Багш нартай нь ер нь хэрэг уулзсан. Багш нартай нь бол уцаар ярьд юм уу? Ерөөсөө тийм байдаг бах тий. Ер нь гадаадд тийм л байдаг юм шиг байлаа шээ. Яг хүүхдүүдийнхээ багш нартай уцаар их ойр байдаг. Уцаар ярина. Багш нар бол уулзъя гэсэн хүсэл тавьдаг. Уулзъя гэсэн ч заримдаа нийлэхэд уулзч чаддгүй. Тэгээ уцаар ярихаар эднийх чинь бас аягүй чөлөөтэй штэ 10 жилийн хүүхдүүд. Танаа өгч хичээлдээ муу сурдаг байсан маш сайн байгаа гэж хэлдэг. Хүүхдүүдийг айлуулах дэмжиж. Тэр том аюул биш шүү. Муу сурдаг бол сайн сурдаг гэдэг ингээд ахиж чинь ээж нь хууртагдаад байх юм. Би бас анх тэгж бодож байсан л да. Гэхдээ яг үнийг хэлэхэд хүүхд анхандаа дээж ирэх хүүхд чинь айл мөр хүүхдүүд штэ. Миний хүүхд бусдын хүүхд чинь суулаа 30 оноо 40 оноо гэл юу нэг 60-аас дээш авах хэрэгтэй шүү дээ. Үндсэн суулын оноо бол 30 оноо 40 оноо. Одоо тэгээд сургуулийн систем тийм айлсх юм бол алидаа ч би өнөөдөр манай айлсэл эмээдэн ч нөлөөлдөг, том ээжтэй нөлөөлдөг юм. Өнөөдөр манай аавал нэгдүгээр анги гарч ирсэн 30 оноо 20 оноо гэл хүрээд ирсэн. Тэгээ өөр нэг юм аа. За жоохноос нь тэгээд бид нэр чинь нөгөө нэг урамших тусмаа нөгөө оноо нь их зээл ингэж явах юм шиг оноо хийж байгаа гэсэн нэг тийм их байхгүй. Яг хажууд нь 60 онд автлын хажууд. Аян бодит ч өөр юм. Цаанасаа тэгээд дээр нэмээд нөгөө Монгол хүний ирч хүч нэмэгд чинь тэгээд ингээд зөндөө юм хүний амьдралын үзүүлэлт байдаг тий. Одоо мөсөө гэрийн хүмүүжил гэж байж юм тий. Гэрийн хүмүүжил бол бүр их чухал хэрэгтэй. Яаж хэлэх шиг гэрийн хүмүүжил тий. Тэр ээж аав бол хизээч байсан ээж аав бол ерөөсө болдгийм бол хажууд нь байгаад нэгийнхэн хэсэг яг л нөгөө одоо хүүхдийн нөгөө эдэр хөрхөн нас яг л нөгөө нэг томоожоогүй насных нь дунд нь байвал бас хүүхдэд их хэрэгтэй байдаг байх л та. Тийм ээ. Тэгээ эдний сургалтын систем нь ерөнхийдөө их чөлөөтэй шүү дээ. Бид нар ч гэсэн одоо эдний их сургуулиуд одоо суралцаа төгсөөл энэ ажилдаа орж байгаа. Тэгээл аахан ч одоо ингээл багш ингээл лекц заадаг штэ. Эднийг бол тэхгүй штэ. Ерөнхийдөө нэг лекц заа тийм сэдвтэй гэл тэгэнгүүт тэр сэдвэрээ өөрснөө тэрийг уншиж бэлдэж ирж байгаа л тэгэл ингээл харилцаал за өнөөдөр энэ хичээл дээрээс нэг ийм үр дүн хүрлээ. Одоо тэгэх юм бол энэ үр дүнгээсээ цаашид энийг илүү судлуул болох юм байна. Нэг бол энэ судалгааны үр дүн зөв гарсан уу буруу гарсан уу ч гэдэг юм. Ерөнхийдөө их чөлөөтэй. Тэгээд заавалчгүй чи даалгавар хийхгүй. Даалгавар гэж юм өгөхгүй зүгээр би даалт гэдэг чинь тэрийгээ чи хийгээд оноогоо авна уу? Аль эсвэл оноогоо авахгүйгээр одоо ингээ унаад явна уу? Зарим энд сурдаг оюутнууд чинь тэгэл бас манайхны амьдрал чинь тэгэл ерөнхийдөө ижил төвшний хүмүүс байгаа. Тэгэл цагийн ажил хийгээл зарим үед хичээлээ цалгардуулж лээсэн. Гэхдээ яг хичээлээ цалгардуулаад амьдралаа хаях уу яах уу гэдэг бол яг тэр хувь хүнээс өөрөөс нь шалтгаалж байгаа. Заавалжгүй би өмтэй одоо тансаг сургууль сураад тийм сайн боловсрал эзэмшиж байгаа биш. Тэр зүгээр хувь хүний өөрийнх нь чармаалтаас л болох байна. Хүүхд ер нь одоо ингээд зөндөө удаан хүний нутагт байхад гэр одоо Монгол гэдэг
тийм зүрх цохилж Монгол гэдэг тухай заримдаа асуух тийм юм байх. Байлгүй яах вэ? Хүүхдүүд солонгосын сургууль сурж байгаа яг цэвэр яг солонгос сургууль сурж байгаа шүү дээ хүүхдүүд тий. Тэгээд ингээд тийм хичээл орд юм лээ. Жишээлх юм бол солонгос сурж байгаа гадаад хүүхдүүд гэдэг утгаараа солонгосын сургууль нь өөрсдөө Монгол орондоо танилцуулах хичээл хөтөлбөр орно. Монгол хэлний хичээл заана. Анх манай хүүхдүүд сургуульд орж явахад нь би хүүхдийнхээ сургуульд Монгол хэлний хичээл заана цаг гаргаж 7 хоногт 2 удаа. Тэгээд Монгол талын эднийх чинь нөгөө тамуно гэж юм уу олон соёлт гэр бүлгээд тэр талаараа бас гадаад эцэг ихтэй хүүхдүүдэд тийм сургалтууд хичээлтэй юм лээ хэлбэр. Тэгээд тэр нь бол хүүхдээ 1-2 дугаар курсны бол маш мэрэгчлээ. Хөдөлгөөнд оролцдог байсан цаг зав байгаа. Ямар сайхан юм бэ те? Тийм хичээл заана гэдэг чинь. Тэгээ ер нь сая бол ярьж ах шиг л да англи багштай, тооны багштай гэж байна. Ер нь англи хэл яг энэнийхээ хажуугаар ямар шүү? Миний бодлоор бол солонгосын өөрийн 10 жилийн сургуульд заавал үзэх ёстой хичээл англи хэл хичээл манайхд яг орос хэлний хичээл гэдэг чинь улсын шалгалт авдаг хичээл. Нэгдүгээр математик гэдэг, хоёрдугаар англи хэлний хичээл. Хүүхдүүд сургуулаа төгсөөд дээд сургуульд ороход тэр хоёр шалгалт зайлшгүй байдаг. Тэрэн дээр маш амжилттай өгчээд дээд сургуульд орох эрхээ авдаг юм билээ. Тийм болохоор тэрүүгээр амжилттай байхын тулд хүүхдүүд сургууль дээрээ сурсан мэдээж хэрэг хичээл дээр нь зааж байгаа шүү дээ. Англи, солонгос төрлийн хичээлүүд орно. Гэхдээ аль нь солонгосын хүүхдүүд өглөө 8 цагаас хичээлдээ яваад 9-с хичээл нь эхлээд өдөр 1 цаг 2 цаг гэж тардаг өглөө гэртээ 10 цаг 11 цаг гэж ирдэг тийм завгүй басуу. Яагаад тэгэхээр бүгд бусдаас илүү эрдэм мэдлэгтэй болд юм уу? Бусдаас илүү сурах тийм цаг завгүй тийм сурдаг. Тийм завгүй сурдаг. Тийм зорилготой сурдаг тийм. Хоорондоо ярилцдаг болохоор миний түрүүний хэлээд байгаа тэр охин нэг хоорондоо ингээ ярилцдаг болохоор миний өнөөдөр ярих гэсэн юм ийм хүн эндээс авч байгаа юм. Тэр чинь тийм давуу талтай штэ гэдэг. Хоорондоо юм өсөлтөх чадвар хаягцаа те ном хаяг чадвар айгүй өндөр болно тийм шүү дээ. Тэр ихтэй болгонгууд хүн чинь өөрийгөө дайчлаад бүр цаанаасаа ингээ дайчлаад хэлж байгаа байхгүй. Тэрэн дээр нэг арай ер нь хүн одоо жишээ нь 7 дугаар анги гэдэг чи одоо би ер нь ийм л мэрэгчлээ болно да. Ээжээ би ер нь ийм л мэрэгчлээ болох хүсэлтэй гэж ярьсан. Ярилцгаа хаа? Ямар мэрэгчлээ? Ээж би ерөөсөө л хөгжмөл юмар юм л гэж ярьсан. Сая данч төгөлдөр хуурч байна, гитаранч байна. Тэгээд хүүхэд яг унтцсан үед байгаа болохоор бид нар бас болсонгүй. Тэгээд бид нар ингээд яг ажлынхан заваар ингэж ийм шүн ирсэн болохоор бас хүлцэлөчий. Тэрнээс биш сайхан одоо төгөлдөр хуураар нь тоглуулахыг их хүсэж байлаа. Гэлээ гэхдээ яах вэ? Мэдээч хэрэг хүүхэд тэр өөрийн ингэсэн зорилготой байгаа юм чинь тэр зорилгоо одоо зорилгондоо хүрэхэд монголчууд бид эх орных нь ард иргэд бид мөдхөн сайхан тоглолтыг үүснэ гэхэд буруутгах зүйлгүй. Мэдээч хэрэг тоглолтыг үүсч магадгүй шүү дээ ер нь. Тийм ээ? Амны бэлгээс аштын бэлэг гэж маш гоё үг байна. Би ер нь амны бэлэгт маш их дуртай. Би бол яг одоо ер нь дараа нэг эрэхтэй бол мэдээж хэрэг нэвтрүүлгээ хийчээд заяагийнхаа гэрүүлд одоо мөгөдөө ингээд авчираад өгөхөд бол хүүгээр нь би нэг өдөр ирж байгаа сайхан тоглолт одоо хөгжмөрөн тоглуулна. Тэглгүй яах вэ? За ингээд би тэгээд бид одоо ээжээс нь маш жоохон зүйлийг ягаад гэвэл их орой болсон байна. Тэгэхээр ер нь хүний нутагт ингээд охиндоо ингээд туслаад байж хахад ер нь яг юун дээр хүний нутагт ээж нэрийн тэр хайр инэрл гардгийн гэдэг талаас бид нар бас жоохон асуулт асууя гэж бодож байна. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений ам бүгдээдсийн сүнс байдаг. Тэнгэрт иргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэргэл сартай шүн улмс санах нууц байдаг. Ер нь тэгээд охиныг ингээл орой ороод ирэхэд маш их ядарсан.
байгаа шүү дээ тий. Одоо сая ярьж байхад би хурдан ингээд яриагаад дуусчихсан. Яг тэгвэл заяа минь маш их ядарсан байна. Ерөөсөө ингээд ядрах нөхцөл нь бүрдсэн биш. Гарч ингээд орой ороод ирэхэд нь миний нойр хүрдэг байхгүй. Хэдэн цагт л ирнэ би одоо тэгтэн л ерөөсөө унтаагүй л байж идэг. Уцаараа оролдоод ерөөсөө нойр хүрэхгүй. Одоо юу хийж явал яаж бол тэгээд байсагаа л утасна охин л байгаа. За одоо миний охин хаана явна одоо яаж ийн юу хийж ийн хизээ ирэх гэж хэдэн цагт ирэх гэж гээд заримдаа чи 30 минутын дараа одоо очлоо одоо орлоо гэж тэгж хөлийн чимээ чагнаал за одоо ирж байгаа болов машины чимээ чагнаал та хаяа их нутаг руу хизээ явдаг. Би чинь тэгж байгаа л яваад байгаа шүү дээ одоо тий яваал 3 сар болоод юм уу 2 сар болоод 1 сар болоод тэгэл яваад байгаа. Уцаал хүрээдэр нэг тэнд байгаа хүүхдүүдээ сан энд ирэхээр тэнд байгаа хэдийгээ санаад энд ирэхээр зэрэг нөгөө хэдийгээ санаад тэгэл тэгээ маш их нэмэртэй байгаа шүү дээ. Яг би энэ хэдийгээ нэг сандаг. Одоо ингээд хүүхдүүд ингээд сургууль соёлд явна, заяа нь ингээд ажиллаа явна. Тэгэхээр ер нь хүүхдүүдийн овоо болгочихсан гэсэн мэдээж ирмэлцэл байгаа. Тэр тал дээр бүр хүүхдүүд нэг овоо болоод нэг сургууль соёлтыг оруулаад нэг айтайхан болгочихсан гээл бас их бодох. Энд ч мундаг хүн болонтой манай хоёр гээл ингээд ямар ч байсан нэг нь одоо хөгжмийн дээд сургуульд орно гэдэгт баг би итгэлтэй байна. Яг тэгвэл энэ өөрөө ингээд чин ирмэлцэл байгаа учраас тэгээд яг энэ орчлон хорвоод яг энэ өнөөдөр гэдэг цаг дээр бол ээж нь аав нь туслах тийм боломжийн амьдрал байна ш. Тэгээд би сая эдний хүүхдүүд чи айгүй юм яасан байхгүй юу? Одоо 10 цаг болсон болов хөгжим тоглохгүй юм гэрт. Яг тэгвэл энэ айлууд ингээд хөгжим тоглолоо гэж хэлнэ гээл. Тийм тэгэл тэрнээс доош бол тоглоно тий. Тэрнээс доош цаг байх юм бол тоглоно. Харин би ам мөлтсөрөд яг 10 цагт орж ирнэ гэдэг чинь хүүхд унтцсан цагт. Тэгээ бид нэр ч гэсэн одоо ч гэсэн айгүй чанга яриад бас хүндрэлтэй байгаа тий. За ингээд та бүхэнд ингээд ажлын их амжилтыг өөр хүүхдийнхаа төлөө ихийг одоо шаналж байгаа шүү дээ тий. Миний хүүхэд ээж нь ингээ байгаа хугацаанд үрдээ тус болчихсон гэсэн энэ түмэн хүсэл болгон чинь биелж биелэгдэж аз жаргалтай. Тэгээ амьдрал бол сайхан байж штэ. Өрн хоёр өрн сайхан ажилтай бүр өөрийнхөө хөл дээрээ тогтцсон тийм ээ компанийг бий болгоцсон хүүхднийхэд өөрийн зорилттой байна. Тэгэхээр тэрүүхэн зүйл дээр л амьдрал дээр нь туслахад ерөөсөө энэ айлгэр цэртгээл босоод ирэхэд тийм сайхан цаг үе яг тэр цаг нь байна гэдэг нь л гайхамшиг. Тийм ээ? Тийм шүү. Тийм. За ингээд аз жаргал хүсье танаа гэр бүл тий. Тэгээ өнөөдөр ингээд нэвтрүүлгээ өндөрлөе. За ингээд дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлгийн нүд үнэнч чих худалч нэвтрүүлэг бүгд найрамдах Солонгос улсын Инчон хотоос одоо сайхан нэвтрүүлгийг өндөрлж байгаадаа бас баяртай байна. Энэ жижигхэн энэ авсаархан дэвтэй жохон охтууд бүсгүйчүүд мэн ямар их ажлыг хийж ямар их зүйлийг одоо эх орондоо энэ эх орондоо штий ингээд компани ажилууллаа ч гэсэн эх орон руугаа тэр контейнер дүүрэн хөрөнгө оруулалтыг бий болгож байна. Эх орныхоо тэр хүссэн залуучуудын иргэн хүний хүссэн зүйлд нь тусах болоод явуулж байна. Энэ бол ерөөсөө том хөрөнгө оруулалт. Энэ хөрөнгө оруулалтыг хийх хугацаанд бол маш их ядарч бараг нойрмог шахуул явдаг юм байна. Тэгэхээр эн чинь нойрмог шахуу эн чинь бүтэн өдөржин ингээд явхаар би хүртэл өглөө 6-аас одоо орой 22 цаг хүртэл дагаад явлаа. Нүсэр их ажлын цаана гардаг юм байна эрхэм үзэгчтэй. Гэлээхдээ энд харийн нутагт бол ээж нь аав нь ах トゥ амрах сад нь бас өөрт нь тусалж энэ гэр орон тусалж хэдэн хүүхдийг харж хоолыг хийж хувцсыг угааж байна гэдэг чинь бол бас нэг агуу тусламж. Ингээд энэ амьдрал дунд одоо бүхэл бүтэн ажил дээр нь амьдрал дээр нь ингээд оролцоод ингээд явжээ байх нь юу гэхээр би ерөөсөө л нэгэн зүйлийг л бодож байна. Альваа нэг зүйл нэгэн хугацаанд амьдрал гэж юм
энэ мөнгө гэж юм, энэ бизнесийн амьдрал гэж юм, энэ хүн хэн нэгэндээ оюун, хэн нэгэндээ хөрөнгө оруулахын тулд сэтгэл юу нь одоо чилээн байж явдагтал би нэг бодлын бахархалтай, нэг бодлын ингэж их ажиллахад эх орн мэдж байгаа болов, ингэж их ажиллаад гүйж яхад илгэн садан мэдж байгаа болов гэсэн ийм төмөн хүслэнтэй л энэ нэвтрүүлгийг дуусгаж байна. Тэгэхээр бид нар ер нь хүний нутагт ажиллаж байгаа, амьдарч байгаа хэн болгоно ингэж зовжил мөнгө олдог юм байна шүү. Энийний төлөөл гүйдэг юм байна. Энэ зовж байгаа мөнгө нь эх оронд нь хэн нэгэнд нь хөрөнгө оруулалт, эргээд хэн нэгэнд нь хөрөнгө оруулна гэдэг чинь тэр чинь эргээд эх оронд минь маш их хөрөнгө оруулдаг юм байна. Эрхэм үзэгчтэй, бид ер нь хүний нутагт одоо ажиллаад амьдарч байгаа хүмүүсийг бол хайрлж, гамнаж, тэр мөнгө, тэр хинт ч байсан мөнгө нэг төгрөг ирсэн ч миний энэ нэг төгрөг ирж байгаа нь ерөөсөө тэр хүн маань яаж ядарч зовж энэ мөнгийг явуулсан бэлээ гэдэг сэтгэл зүрхээр яг хамт байлгуул. За энэ л бол ерөөсөө л тус юм байна. Энэ л бол ерөөсөө тэр хүнд одоо баярлж байгаа сэтгэл, тэр болгоно өөрийнхөө хэлэх хамаагүй тэр хүндээ хэлж чадахгүй байлаач гэсэн сэтгэл зүрхэн дотроо надаа ингэж л тусалж байгаа юм байна шүү. Энэ өөрийнхөө одоо юу гэдэг юм, энэ сайхан бие гарганд нь гаргалаач гэсэн энэ чи хөдөлмөрөөр олж байгаа мөнгө учраас хамгийн сайхан мөнгө. Тийм учраас энэ мөнгө болгон та нарт очиж гэнэ гэдэг чинь амьдралдаа ер нь хэн нэгэн тусалж байгаа, амьдралын хамгийн сайхан баясал, баярыг авчирж байгаа юм байна. Тэгэхээр хүн болгон миний хэлгээр нүд үнэн чих худалч гэдэг энэ нэвтрүүлгээр бол ерөөсөө хэлийн чандад суугаа хүн болгоныг надаа ер нь туслахын тулд энэ ямар их ядарч байгаа бол гэд жоохон ч гэсэн бодчихмаар юм биш үү. Иргэн үзэгчтэй. Гэхдээ үнэхээр одоо Солонгост амьдрал сайхан болсон байна. Ажилчин биш, ажилтан болсон байна. Тэд өөрийн гэсэн орон гэртээ, өөрийн гэсэн хаустай, өөрийн гэсэн сайхан том машинтайгаа, өөрийн гэсэн төрөвч дөрөв мөнгөтэй болсон байна ирхэн үзэгчтэй. Энэ бол бахархал бос уу? Ингээд бүгд найрамдах Солонгос улсад суугаа, түүний дундаас Инчон хотод суугаа, энэ залуустай Инчон хотод суугаа бүх монголчуудаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж, хамгийн гол нь эрүүл саруул, энх мэнд бүх зүйлийг амьдралын сайхан болгоныг амсгаж байгаарай хэмээн нүд үнэнч чих худалч нэвтрүүлгийн мөгийг би хүсэн өрөөж баярлалаа ирхэн үзэгчтэй. Дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлэг үргэлжилжээ. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрийг л сартай шин нулимс санах ууц байдаг.